Сайн байцгаана уу? Энэ өглөөний найзуудаа энэ өглөөний мэндийг хүргэе. Миний лайв сонсогдож байна уу? Сайн байцгаана уу найзуудаа энэ өглөөний мэндийг хүргэе. За би ямар учиртай лайв хийж байгаа вэ гэхээр Моника Бацөх гэдэг хүний 25 сая төгрөгийн үнэтэй тэтгэлэгтэй сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаамаа. Энэ хүн ямар учиртай хүн юм бэ гэхээр Лондон хотод амьдардаг амьдралын дасгалжуулагч гэж хүн байгаамаа. Энэ хүний сургалтанд сууснаар одоо мэдлэг мэдээлэлээ дэвшлүүлэх сонирхолтой байна. За энэ би одоо ямар бизнес хийх санаатай байна гэхээр байна уу? Миний яриа сонсогдож байна уу? Миний яриа сонсогдож байна уу хүмүүсээ? Ямар учиртай лайв хийж байгаа вэ гэхээр амьдралын дасгалжуулагч Моника гэгчээс одоо маш их мэдээлэл авахыг хүсэж байгаа учраас энэ лайв хийж байгаамаа. За би ямар бизнес хийх гээд байна гэхээр би болохоор Япон улсад сурч хөдөлмөрлөдөг. Тэгээд Моника гэгчийн сургалтанд сууснаар Моника гэгч маань 30 хоногт амьдралаа өөрчлөе. Ямар учраас яагаад заавал Моника гэгчийн сургалтанд суух шалтгаантай вэ гэхээр энэ Моника гэгч болвол 30 хоногт амьдралаа өөрчлөе аян зохиосон мөн бэрхшээл ба боломж мөнгөний үнцэн гэсэн одоо мөнгөний сэтгэлгээ гэр бүлийн динамик миний бизнесийн хөтөлбөр гэсэн ийм хөтөлбөрүүд явуулцах Монголын залуучууд тархинд одоо маш их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ийм бүсгүй байгаамаа. Энэ бүсгүй одоо миний бизнес гэдэг хөтөлбөр ямар ч бизнес хөтөлбөр вэ гэхээр энэ миний бизнес гэдэг хөтөлбөр бол одоо бизнесийнхаа загвар модельийг би өөр ямар бизнес хийх юм бол надад тохирох юм бэ гэдэг юм олж авах байгаамаа. Тэгээ миний бизнес болохоор одоо миний амьдралын даймонд миний одоо бизнесийн загвар миний амьдралын даймонд гэхээр миний одоо өөрийнхөө одоо дуртай юу хийж болох вэ гэдэг дуртай юм олж авах байгаамаа. Тэгээ миний бизнесийн загвараа олж авна. Миний бизнесийн зах зээл миний бизнесийн онлайн бизнес машин гэдэг би бизнесээр одоо вебсайт хийх тухай заана. Одоо миний бизнесийн харилцаа, миний бизнесийн хэрхэн яаж харилцааг олох вэ? Миний бизнесийн маркетинг, миний бизнесийн төлөвлөгөө гаргах гэсэн юм бизнесийн ийм 8 модультай ийм хөтөлбөрт хамрагдах юм аа. За тэгээд би ямар бизнес хийх гээд байна гэхээр одоо би Монголоос дэлхийн зах зээл дээр гарах одоо дэлхийн зах зээлд гаргах одоо ямар нэгэн бүтээгдэхүүн хийж Монголынхаа одоо Монголынхаа ядварлалд ямар нэг хувь нэмэр оруулах юмсан гэж бодож явдаг залууны хувьд одоо тийм бизнес хийе гэсэн тийм бодолтой байгаамаа. Та бүхэн хэрвээ надад лайк дарж дэмжээрэй. Таалагдж байгаа бол лайк дарж дэмжээрэй. За баярлалаа анхаарал тавьсанд.